Би ер нь ингээд нэг айгүй удаан хугацаанд ч юм уу, удаан ч юм уу эсвэл одоо нэг 7 хоног, 10 хоног чарт март огт хараагүй үедээ яадаг вэ гэхээр шууд ингээд weekly monthly руу тавьчихдаг. Ингээд та нар бол одоо яг тэгж л үзэх хэрэгтэй байхгүй. За ингээд тавьчихдаг. За ингэж тавьчингуудаа энэ одоо яаж ч доошлсон энэ бие дээрээс ойно гэдэг monthly-гийн концепт ингээ авчиж байгаа. Ерөнхийдөө. Энийг monthly гэж үзье. За monthly-га цэнхэр болгочих заяа. Ингээ үзчихье. За энд 3 сар гэж байна уу? 3 сар гэж байна тий. За 3 сарын хугацааны арилжааг бол бид нэр одоо хийнэ гэдэг бол маш хол асуудал. Тийм биз? За одоо 3 сар гэхээр энэ одоо эхлээд одоо хэддүгээр сарын 11-р сарын 22 он 12 сарын 31 гэхэд дуусна тийм ээ. Сар гарангийн дараа дуусах юм байна. Тэгэхээр сар гарангийн дараах юмыг бид нар энд нэг юу яах гээд бас хэрэггүй үзгээд. За тэгээд сар гарангийн дараа үзлээ тэрийг шинжиллээ гэж бодоход планы дандаа биеэр заяа. Биеэр 3 сарын дараах энэ байна. За ямар ч лаа том цагийн лаа ингэж гарч агаад ухраад ороод одоо ийм лаа явж штэ одоо энд тийм ээ. Та нар маш анхааралтай сонсоор энэ аягүй чухал шүү. Энэ багшийн дөөрийн скейл гэсэн үг. За энэ ийм лаа байж штэ энэ тий. За энэ сарда энэ яаж ч ухраа байлаа гэсэн энэ тулаад буцаа ойдгох. Ингээд байна. За яа. Энийг тийм амархан доош ингэж улаан болж гарч ирдэггүй байхгүй. Энэ дээр бүр 80 юм болно. Ингээл. За бүр ингээ ухарсан байлаа гэж бодоход, унлаа гэж бодоход. Тэгэх юм бол та нар ер нь бол 3859 гэдэг ханшин дээр 59.9 гэж за 3860 гэж үзчихье заяа. $3860 гэдэг ханшин дээр ханшаас ер нь бол доош мүд орохгүй байна гэдээ ойлгочих. За. Яаж ч буулаа гэсэн. За тэгвэл monthly дээр тавиад үзэнгүүт энэ угац би тэгвэл энэ лаач одоо яаж ч ухраад энэ дээр ингэж жагаад ингэчдэг байхгүй. Энийг ойлгоорой. За тэгвэл 3 сар дээрээ тавьчихад энэ лаа одоо би энд зурж байгаа шүү энэ лаг зурж байгаа шүү. Энэ лаа ингэсээр хагаад энэ ч одоо сарын зураас шүү дээ. Сарын monthly-гийн лааны би тэр дээдлийн цэнхэр мөн бидтэй те сая би тэмдэглэсэн. Тийм үү. Тэгвэл энэ 3 сарын лаа чинь monthly-гийнхаа лааны би дээр ингэж жагаад за дээш явж болно шүү дээ хамаагүй. Доотлыг хэлээд байгаа шүү дээ. Ингээд хавтчлаа гэж бодъё. Энэ лаг зорж байгаа шүү би. Тэгэхээр дээрээ эн чинь одоо ингээд нэг сар гарангийн дараа ингээд хавтахаар ийм зүртэй нэг ийм биетэй ла болоод хавдъя гэж бодъё. 12 сарын 31 болоод ногоон өнгөтэй. Тэгвэл 1 сарын 1-ний эхний улирлын лаа тийм ээ 26 оны эхний улирлын лаа. Эндээс нээлттэйхийн гутаа доошоо явлаа гэхэд энэ биеийг тулаад дээшээ татдаг байхгүй юу? Тэгэхээр энд зүг хийн гэсэн. Энд. Тэгэхээр та нар яаж ч доошогоо бүр ингээд бууга явлаа гэхэд л энэ зон дотроос доошо бууж чадахгүй байна л гэд ойлгочих болно. Ерөнхийдөө бол энэ зон. За тэгвэл энийг болчих. Энэ хувилбараа болчих. Энийг. За энэ лаа тэгвэл
дээшээ яваад ингээд дуусвал бүр ийм болоод дуусчвал яах юм? Одоо энэ яг энэ 50% байгаа зү дээрээ зүү би хоёр чинь маргийн дээрээ 60% нь доор 40% нь байгаа сте тий 50%-аас доош бууцсан байгаа. Гэтэл энэ 50%-аас дээшээ гарч ирээд ингээд энэ лаа өсөж жоод 12 сарын 31 болоод дуусчиход байна. Тэгвэл дараагийн сарын лаа гарч ирэнгуутаа яадгийн гэхээр дээшээ энтэй адилхан зүйл хийгээд доошоо татдаг. Ийм би өслөө адилхан зүйл хийлээ. Ингэдэг байхгүй. За дараагийн 3 сарын лаг яриад байна шүү дээ тийм ээ. За тэгвэл бид нэр 3 сарын ер нь баримжаа болвол лаа 3994 за бүрст амар явлаа унлаа гэхэд 3860 энэс доошоо бол юу орохгүй юм байна алт мөд орохгүй юм байна гэдэг ийм прогнозыг энд авчи. За сараа тавьчи. За энэ сар ингээд нэг 8 хоног яваад энэ 7 хоног явал дуусчих юм байна тийм ээ. Энэ 7 хоног яваад энэ лаа дуусахтаа за нэг доошоо бүр бид ерөнхийдөө доош нь гэж яриад байгаа шүү. Дэшээ ч үж болно хамаагүй. За нэг явлаа гэхэд иймэрхүү намхан болоод дуусъя л да хамаалга тийм ээ. Иймэрхүү болоод дуусчээ. Тэгвэл яах юм? Дараагийн сарын лаа хаалтын ханшин дээрээс нээлттэй илээ зүү шалгалаа дээш явлаа адилхан зүү хийлээ буцаж яваад доошоо ирлээ. Иймэрхүү маягаар дараа сар үргэлжилж болно. За энэ дээр бол их юм болно доо. Ер нь бол нэг сарын лаа гэдэг бол өстой. Хинч амархан ч нэг дэшээ доошож явчихдаг юм биш. Нэг зоон татъя. Одоо бид нар юу хийх юм бэ гэхээр дэшээ энэ доошоо энэ хоёр. Ийм л юм дотор ярина. Одоо. За weekly тавиад. Энэ. Нэвтрлээ гэхэд энэ л шүү дээ. Доошоо. Дэшээ явлаа гэхэд энэ л шүү дээ. Тийм ээ. Энэ. Weekly. Энэ хэдэн 7 хоног болж болно шүү дээ. Тийм үү? Тэгж бодож байна уу? Нээлттэй хийлээ. Энэ дээр зүгөө хийлээ. Доошоо татлаа нэг зүг гаргалаад дэшээ. Нэг бол дээшээ тийм том лаа гарахгүй гэж болно шүү дээ. Нэг иймэрхүү лаа гараад энэ зүүн дээр очиж бас тэгэлж энэ өмнөх зүүн дээр ингэж хагаад дараагийн 7 хоног дууслаа. Тэрний дараагийн 7 хоногийн лаа гарлаа. Доошоо зүгээ хийлээ. Дэшээ явлаа. Нэг иймэрхүү маягаар тийм үү? Ингэж яснаа буцаад бас ингэж татчих болно. Дараагийн 7 хоногийн лаа дүрсэн баталгаажуулалт хийхийн тулд ингэж болно. Тэгж яагаад нэг унж болно тийм ээ. За одоо ингэж унж орж ирээд энд нэг пизэ гаргана гэсэн үг шүү дээ энэ чинь тийм ээ. Энэ хавьд нэг пизэ байгаа да. Гаргана да айгуул. Пизэ дээр ирлээ. Тэрний дараагийн 7 хоногийн лаа буцаад ойлоо. Энд нэг ийм хотгор хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ хоёр лагаар яриад байгаа болохоос шүү дээ задлуулын. Тэгээ энд ингээл 80 юм хийн та нар харж байгаа. Тэгэхээр энэ дотор л яаж хэрхэн арилжих вэ гэдэг баримжааг ерөнхийдөө заавал ингэж зураад байхгүй мета дээрээ 3 сар тавилаа, weekly тавилаа, monthly тавилаа, нэг лайн чирч явуулчаад тэр дээр нь тэглүүлээд орхилоо. За ерөнхийдөө энэ дэше энэ юм байна дөө гэсэн прогноз авчлаа. За одоо ингэж харъя хэвлээ. Доошлоо энд нэг ийм улаан лав байгаа юм байна. Энэ ёроолыг давах юм бол эхний pullback-ийн тэрний дараагийн pullback нь энэ байхгүй. Энийг давчвал энэ эндээс доош явахгүй л гэсэн. Тэгэхээр яг одоо бол ирэхгүй. Ишээ ирэхгүй. Энийг давж чадахгүй угаасаа. Дедлайн. За ийм бэ. Тэгэхээр одоо энэ дотор л арилжна гэсэн үг хэвлээ. 4 цаг руу тавь. Энэ хотгорыг өгчээ. Одоо ийм л юм.
Ерөөсөө ёроолыг ингэж бод, оройг ингэж бод. За энэ донд ихний ээлжинд хийгээд буцаад нөгөө доош түлхэл төлөвлөгөө. Эрсдээ сав түлхэл төлөвлөгөө хийх газар нөөрөө энэ ихний ээлжинд энэ байгаа. Энэ чинь 30 минутын нөгөө нийл яриад байгаа бицээ. За тэгвэл энэ дотроо яаж явах юм бэ гэдэг юм аа л олч. Гэт ойлт хийх юм бол ийшээ энэ оройг давж чадвал заш нэг шалгаад ийшээ за дээд тулсан орой бол энэ. Буцаад унах юм бол энэ төгсгөлийн пул бактери нэг орж ирнэ. Дахиад явах юм бол энэ дээр торн абсолют зон дээр тийм ээ. Абсолют зон нөр энд явна. Энэ тийм ээ. За нэг иймэрхүү маягаар. За энэ ёроолыг давж чадах юм бол бүр эцсийн ёроолд ийшил. Ийм л юм аа. За энийг давж чадахгүй дээ энийг. Ерөнхийдөө нэг юм. За энэ заагаа гаргачаад тэн дундаа пиццэ мэдээ хаана юу вэ гэдгүүдээ ингээд тэмдэглэчээд одоо энэ гэх юм бол энэ пиццэр явах юм байна. Гэх юм бол тэр доор дэйлэгийн, виклигийн зүү гаргахын тулд энэ рүү орж ирэх юм байна. Тэгээ буцаад босох юм байна гэдэг. За том жижиг юм аа ингээд тэр дээр нэг энэ дээр нэг олчлоо. Одоо хэдүүлээ дээлээ дээр харъя. Дээли одоо ингэж шууд ингэж явахгүй энэ хэдэн лак харахад тийм ээ. Шууд дээшгээ яваад эхний ээлжинд за энд нэг шин 7 хоногийн лаа гарч ирээд жоохон зүү их юм бол энэ дээр л хийн. Дээшгээ явах юм бол харин энэ биеийг даваад гараад ирэх юм бол нэгт өдрийн лаа тэгэл дээшээ ийшээ. Энийг доошоо даваад гараад ирэх юм бол энэ за энд нэг зүг үлээ байна да. Энийг хийчих юм магадгүй. Энэ чи викли дээр зүү болоод гараад ирнэ гэсэн үг байна. Ингээд дээли татлаач гэсэн. За тэгэхээр одоо бол нэг өдөр та нар энэ дээр энэ зон дээр дээшлэх юм уу доошлох юм уу гэдгээл олох юм байна. Өөр илүү дутуу зон харах хэрэггүй. За 30 руу шилжээд гарах. Энэ зон дотроос л харах. 4073 4050. Нэрээр. Хэдэн pp наан цаана гарах. 200. 200 pp наан цаана харж байгаа. Тэгээд доошоо давбал доошогоо эхний ээлжинд энэ дараагийн ээлжинд энэ ийшээ хэрвээ бид нар давуулаад буцаага шалгалт нь авч чадах юм бол ийшээ нэг 490 за давбал нэг 730 энэ доод цэг рүү тийм амархан явахгүй шүү. Энийг давж чадахгүй. Гэхдээ энэ рүү гэхээс илүү би бол ингээд дээшээ хараад байгаа байхгүй. Хэрвээ дээшээ явуулж чадах юм бол эндээс нэг 770 пип ингэж чадвал нэг 1100 пип. Нэг ийм л арилж яхаар. Энд дэр нэг ганц 200 пип харъя гэвэл энэ дотроо бас наашин цааш нь жажигмуулаа байж болно. Гэхдээ дэмих ер нь хүлээ арчин нөхцөл гэж байна. Энийг л дээшээ давал би ингэж орно. Доош давбал би ийшээ харна гэдэг ямааш харж байгаа. Энэ бол би доошоо явахгүй гэж хараад байгаа. Яг гэвэл энэ хийх гэж ирсэн, зорьсон юм аа бол хийсэн нэгдүгээр, хоёрдугаарт тренд лайна сэтлээд буцаа шалгацсан. Одоо бол энэ цэнхрийн ёроол дээрээс сая тренд лайн татаагүй байхад л энэ хэмжиж гараад ирж байгаа зү тий. Энэ доошлол энэ ёроол, дээшлүүл энийг давбал гэсэн ийм л хоёр зооныг ингээ хүлээгээд байж заяа. За энийг би одоо ингээд зогсоолоо.